1979 он гэхэд Солонгос улсыг гаднаас нь харахад эдийн засгийн өсөлттэй үйлдвэржилт урагшилсан дэг журамтай мэд санагдаж байсан. Гэсэн ч дотроо бол асар их дарамт, айдас, уур хилэн хуримтлуулсан нийгэм болж хувирсан байлаа. Учир нь ерөнхийлөгч Пак Жон Хе 1961 оны цэргийн эргэлтээс хойш бараг 20 жилийн турш засгийн эрхийг барихдаа улс орныг хурдтай хөгжүүлсэн ч үүнийхээ төлөө иргэдийн үг хэлэх эрх, хэвлэлийн эрхчлөө, улс төрийн оролцоог системтэйгээр хааж эсэргүүцлийг хүчээр дарж ирсэн. 1972 он зарласан Юшин үндсэн хууль нь түүнийг бараг насан туршийн ерөнхийлөгч болгож парламент шүүх хэвлэл мэдээллийг бүгдийг нь гүйцэтгэх засаглалын дор оруулсан нь Солонгосыг хууль ёсоор биш ч бодит утгаараа дарангуулын тогтолцоонд оруулсан. Харин энэ тогтолцоонд дургуйтсан оюутнууд ажилчид сэхэднүүдийг баривчлах эрүүдэн шүүх сураггүй болгох явдал энгийн үзэгдэл болж хувирсан байна. 1979 он гарахад энэ дарамт тесрэх зэгтээ хүрч эхэлсэн. Пусан, Масан хотуудад өрнсөн оюутан ажилчдын эсэргүүцэл нь зөвхөн эдийн засгийн асуудал бус, харин яагаад бид дуугүй байх ёстой вэ гэсэн асуултыг ил тод тавьж эхэлсэн. Гэтэл Пак Жон Хе үүнийг улс орны аюулгүй байдал занал хийсэн бослого гэж үзэж илүү хатуу дарах чиглэл баримталсан юм. Энэ хатуу бодлогын хамгийн түрэмгий дуухоолой нь ерөнхийлөгчийн хамгаалтын албаны дарга Ча Жи Чол байсан бөгөөд тэр цэрэг оруулж буудаж айцаар дарж байж л дэг журам тогтно гэж ил тод хэлдэг. Пак Жон Хег улам бүр тусгаарлаж өөрөөс нь өөр сан сонсох боломжийг хааж байсан нь дотоод хүрээнд хүчтэй зөрчил үүсгэж байлаа. Яг энэ орчинд Ким Жэ Гю оршиж байсан. Тэр бол зүгээр нэг офицер биш, харин төв тагнуулын газрын дарга олон жил Пак Жон Хетэй ойр ажилласан нэг. Тэр ерөнхийлөгчийнхөө итгэлийг олсон төрийн хар машины дотор сууж хаалттай өрөөнүүдэд бодит байдлыг харж явсан хүн байсан. Гаднаас нь харахад нам гүм даруухан ихэнхдээ дууга ураадаг, ууртай мэд харагддаггүй нэгэн байсан ч дотроо тэр Ча Жи Чолийн төрөнгийн зан Пак Жон Хегийн улам бүр тууширч буй шийдвэрүүд Солонгосыг цусанд живүүлэх аюултай гэж итгэж эхэлсэн байна. Түүний ойрын хүмүүсийн дурснаар Ким Жэ Гю сүүлийн саруудад ихэд дууцгойтой болж ганцаараа удаан суудаг. Архийг хэтрүүлэхгүй ч илүү олон удаг, ингэж үргэлжилбэл улс орон сөөрн гих мэд үгсийг болгоомжтой хиндэж бүрэн итгэхгүйгээр хэлдэг болсон нь түүний дотоод тэнцэл аль хэдийн ихэлснийг илтгэж байсан. Гэхдээ Ким Жэ Гю бол цэвэр идеалист байсан уу гэвэл хариулт нь тийм ч энгийн биш. Учир нь тэр мөн л эрх мэдлийн дотор амьдарч Ча Жи Чолийн сүдэрт аажмаар шахагдсан. Мөн Пак Жон Хед шууд нөлөөлөх боломжийг алдаж байгаагаа мэдэрч байсан нь түүний бухимдлыг улам гүнзгийрүүлсэн байж болзошгүй. Тэр аллах улсын оройн зогт орохын өмнө аль хэдийн сэтгэлэн тогтворгүй шийдвэр нь бараг боловсрсан байдалтай байсан гэх гэрчийн мэдүүлгүүд байдаг. Ким Жэ Гю буу авч явахдаа энэ өрөө улс төрийн яриа хурцт нь Ча Жи Чол дахин цэрэг оруулах тухай ярьж магадгүй. Тэгвэл бүх зүйл буцалтгүй зэгт хүрнэ гэж бодсон байж болох. 1979 оны 10 дугаар сарын 26-ны орой Сөүл хот гаднаас нь харахад энгийн нэгэн намрын үчиг өнгөрөөж байсан. Хотын гудамжинд хүмүүс ажилд хараад харж радиогоор энгийн мэдээ явж хинт Солонгосын түүхийг бүхэлд нь өөрчлөх агшин яг тэр мөчөд ойртож байгааг мэдээгүй байлаа. Тэр орой Пак Жон Хе гэдэг нэр зүгээр нэг хүний нэр биш, харин улс орны хувь заяатай шууд холбогдсон ойлголт байсан. Учир нь тэр бол 18 жилийн турш Солонгосыг төмөр гараар удирдсан ерөнхийлөгч, цэргийн эргэлтээр засгийн эрхэнд гарч эдийн засгийг өсгсөн ч үг хэлэх эрх, хүний эрхийг хатуу дарж ирсэн хүн байв. Түүнийг дэмжигчт нь улсыг аварсан хүн гэж хардаг байсан бол эсэргүүцэгчт нь дарангуйлагч гэж нэрлэдэг, харин айдас бол хоёр талд нь ижил байлаа. Тэр орой Пак Жон Хе Сөүл дэх төв тагнуулын газрын дарга Ким Жэ Гюгийн урилгаар жижиг хаалттай оройн зогт оролцохоор болсон нь гадаадын төрийн айчлалч биш, олон нийтийн арга хэмжээч биш. Харин дотоод хүрээний итгэлээр суурилсан уулзалт байсан бөгөөд ийм уулзалт түүний хувьд хамгийн аюулгүйд тооцогддог байсан. Хамгийн амжигтай нь чухам эндээс эхэлсэн юм. Учир нь түүнийг хамгаалах ёстой хамгийн ойр хүн нь хожим түүнийг буудна гэж шинж төсөөлсөнгүй. Оройн зоог төв тагнуулын газрын зочны байранд эхэлсэн бөгөөд дарс, хоол, хөгжим, энгийн яриа ээлжлэн үргэлжилж байсан. Гаднаас нь харахад 50 м энэ орчин дотор хурцтамал байдал аажмаар нэмэгдэж эхэлв. Учир нь тухайн үед Солонгосын улс төрийн уур амьсгал дээдсэгтээ хүрсэн, оюутнуудын эсэргүүцэл ажилчдын хөдөлгөөн ялангуяа Пусан Масанд гарсан бослого засгийн газрыг сандрагж Пак Жон Хе улам бүр хатуу арга хэмжээ авахыг шаардаж байсан. Харин ерөнхийлөгчийн хамгаалтны албаны дарга Ча Жи Чол Пак Жон Хе тандан цэрэг гарах, бууд, дарга гэж ил тод зөвлөдөг байв. Ямар тааж тэр оройн хоолны үеэр тэдний хооронд хурц яриа өрнөж эсэргүүцэгчдийг яаж дарах тухай маргаан ширүүсэх тусам Ким Жэ Гю дуугаа хурав.
Харин дотроо шийдвэрээ улам баттгаж байсан нь дараа нь ил болсон юм. Оройн 7 цаг 40 минутын орчимд тэр босож богинохон хугацаанд өөр өрөөнд орж гарч ирэхдээ буу байрсаар ирсэн яг тэр мөчөөс эхлэн Солонгосын түүх 2 хуваагдаж эхэлсэн гэж хэлж болно. Ким Жэ-гю эхлээд Ча Жи-чол руу буудаж дараа нь Пак Жон-хи руу буу чиглүүлсэн бөгөөд ерөнхийдөө туссан сум түүнийг газар дээр нь амнасаа алдахад хүргэсэн юм. Энэ бүхэн гадаадын дайсан террорист босгочдын гар тус харин ерөнхийлөгчийг хамгийн ойроос хамгаалж мэдээлэлээр хангаж явсан тагнуулын газрын даргын гараар болсон явдал байлаа. Буундуу намжсны дараа өрөөнд чимээгүй адил нойлож хэдхэн минутын дотор Солонгосын төр толгойгүй болсон. Харин Ким Жэ-гю өөрөө зүгтаагүй, эсэргүүцээгүй бүр зарим их сурвалжид тэр би улс орныхоо төлөө хийлээ гэж хэлсэн тухайч дурддаг. Гэхдээ тэр яг үнэн байсан уу? Эсвэл өөрийгөө зөвтгөх сүүлчийн орлого байсан уу гэдэг асуулт яг эндээс эхэлдэг. Пак Жон-хи өгсөн тэрээрээ Солонгосын ирээдүй тодорхойгүй болсон, ардчлал эхлэх үү эсвэл дахин цэргийн дарангуйлал тогтох уу гэдэг асуулт агаарт дүүжлэгдэн үлдэв. Энэ аллагаа зөвхөн нэг хүний үхэл биш, харин бүхэл бүтэн дэглэмийн төгсгөл, харин бас нэг шинэ айдсын эхлэл байлаа. Тэр шөнө Буундуу намжсан жинхэнэ амгалан байдал Сөүл хотод тэр даруй ирээгүй, харин эсэргээрээ айдас, эргэлзээ, зурхал, үл мэдэгдэх ирээдүйн хүйтэн салхи төрийн ордны коридороор гүйж эхэлв. Ким Жэ-гю буудлага хийснийхээ дараа оргон зайлаагүй, харин төв тагнуулын газрын дотоод удирдлагатай холбоо барьж цэргийнхэнтэй шууд холбогдохыг оролцсон нь түүний үйлдэл урьдчилан бодож төлөвлөсөн магадгүй бүр улс төрийн эргэлт хийх орлого байсан байж болзошгүй гэсэн хардлагыг улам хүчтэй болгосон юм. Тэр өөрийгөө үндсэн хуулийг сэргээхийн төлөө дарангуйлыг зогсоохын төлөө буутсан гэж хожим мэдүүлсэн ч тухайн мөчид түүний ойрын хүрээлэл болон цэргийн командлал аюулгүй байдлын бүтэц юу ч ойлгоогүй. Мэдээлэл тасалдсан, хин нь амьд, хин нь үхсэн нь тодорхойгүй, төрийн дэд удирдлага гинэд хоосорсон байдалд орсон байлаа. Пак Жон-хигийн үхлийн мэдээ албан ёсоор олон нийтэд зарлагдахаас өмнө цэргийнхэн аль хэдийн хөдөлгөөнд орж хамгийн түрүүнд Ким Жэ-гюг хяналтанд авсан бөгөөд түүнийг ихэндээ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс саатуулсан гэж мэдгдсэн ч бодит байдал дээр энэ нь түүнийг нэн даруй тусгаарлаж өөрийн тайлбарыг тараах боломжийг нь хаах алхам байв. Тэр шин Солонгосын төр нэг хүний гарт ус харин хид хідэн өрсөлдөх бүлэглэлийн хоорондын чимээгүй тэмцэлд шилжив. Цэргийн дээд командал доторх эрх мэдлийн тэнцвэрт орхноо өөрчлөгдөж удалгүй генерал Чон Ду Хуан нэртэй хүн аажмаар төвд гарч ирэх нөхцөл бүрдсэн юм. Ким Жэ-гюг байцаах ажиллагаа эхлэхэд тэр өөрийгөө хувь хүний өш онзонгоор биш харин улс орныг цус урсгалгүйгээр өөрчлөх гэсэн улс төрийн шийдвэр гаргасан гэж тайлбарлсан. Ча Жи-чолын хэд хатуу бодлого Пак Жон-хигийн дарангуйлын чиг шугам улам ширүүрч байсныг зогсоохоос өөр аргагүй болсон гэж мэдүүлсэн ч шүүх хурал явагдах явцад энэ тайлбар тэмч бат бөх суурьтай харагдсангүй. Зарим нотолгоо түүний Ча Жи-чолтой хувийн зөрчилтэй байсан, эрх мэдлийн хүрээнд шахагдж, нөлөөгөө алдаж байснаас бухимдсан байж болзошгүй гэлтгэж байсан бөгөөд хэрв энэ үнэн бол аллага нь ардчлалын төлөө гэхээс илүү эрх мэдлийн төлөө байсан уу гэсэн асуулт зайлшгүй урган гарч ирдэг. Шүүх хурлын үеэр Ким Жэ-гю тайван бараг хэтэрхий тайван харагдаж байсан тухай гэрчүүд дурсдаг. Би түүхийн өмнө буруугүй гэж хэлсэн ч цэргийн шүүх түүнийг ердөө хэдхэн сарын дотор буруутай гэж үзэж 1980 оны 5 дугаар сард цаазаар авах ялыг гүйцэтгэв. Энэ нь тухайн үед улс төрийн тогтворгүй байдал донд яарвчлан гаргасан шийдвэр байсан уу? Эсвэл үнэхээр түүний үйлдэл төрийн эсрэг уралт байсан уу гэдэг маргааныг өнөөдөр хүртэл дуусгаагүй үлдээсэн юм. Пак Жон-хигийн үхлийн дараа Солонгост жинхэнэ ардчлал шууд эхлээгүй. Харин эсэргээрээ дахин нэг цэргийн хүчирхийлэл, дахин нэг хатуу дэглэмийн үе эхэлсэн ба Чон Ду Хуан удалгүй эрх мэдлийг гартаа авч 1980 оны Гуанжуугийн бослогыг цус асгаруулан дарсан нь Пак Жон-хиг буутсан тэр шин Солонгос шууд өөрчлөгдөөг. Харин төр зүрийн хоосон зайг илүү хатуу гараар нөхсөн гэдгийг харуулсан билээ. Энэ түүхийн хамгийн төвөгтэй хэсэг нь энгийн нэг асуултанд бууж ирдэг. Хэрв Ким Жэ-гю үнэхээр ардчлалыг сэргээхийг хүссэн бол яагаад тэр даруй олон нийтийн дэмжлэгийг хайгаагүй вэ? Яагаад улс төрийн ил тод мэдэгдэл хийж иргэний засаглал чижүүлэх алхам аваагүй вэ? Эсвэл түүнд тийм боломж огт байгаагүй юу гэдэг асуулт өнөөдөр ч хариултгүй хэвээр үлдсэн. Түүний буудсан сум зөвхөн нэг хүний амийг авч одоогүй, харин Солонгосын түүхийн чиглэлийг огцом өөрчилсөн ч тэр өөрөө энэ өөрчлөлтийн үр шимийг хизээж харж амжсангүй. Цаазаар авах ял гүйцэтгсэний дараа Ким Жэ-гюгийн дуу хоолой бүрмөсөн намдсан мэт боловч түүний үйлдлийн утга учирын тухай маргаан түүнтэй хамт үгссэнгүй. Харин эсэргээрээ жил ирэх тусам илүү хүн, илүү эмзэг сэдв болон Солонгосын нийгмийн дотор амьдарсаар үлджээ. Учир нь нэг талаас тэр хүн хууль ёсоор бол төрийн тэргүүний хөнөөсөн алуурчин,
нөгөө талаас дарангуйллыг дуусгасан гэж үзэх хүмүүсийн хувьд түүхэн эргэлтийн эхлэлийг тавьсан этгээд байлаа. Шүүхийн протоколууд, байцаалтын бичлэгүүд, гэрчүүдийн мэдүүлгүүдийг хожим дахин ухаан харахад нэг сонин зөрчил байнга илэрдэг. Энэ нь Ким Жэг Юу үнэхээр улс төрийн тодорхой төлөвлөгөөтэй байсан хүн шиг ярьж байсан атлаа бодит үйлдэлийн төвшөнд тэр төлөвлөгөө бараг хэрэгжээгүй. Эсвэл хэрэгжүүлэх боломжгүй байдалд орсон явдал байлаа. Аллагын шөнө тэрээр төрийн радио телевизийг хяналтанд авах орлого хийсэн ч бүтлгүүцсэн байдаг. Армийн дээд командлалтай бүрэн зохицож амжаагүй, иргэний засаглал шилжих тодорхой алхмуудыг албан ёсоор зарлаагүй нь түүний үйлдэл хувь хүний итгэл үнэмшил байсан уу? Эсвэл тухайн мөчид сэтгэл хөдлөл бүхэмдлээс үүдсэн шийдвэр байсан уу гэдэг асуултыг улам хурц болгосон. Пак Жон Хигийн дүрч мөн адил нэг талыг барьж үнэлэхэд хэцүү хэвээр үлдсэн. Учир нь түүний засаглалын үед Солонгос ядуурлаас аж үйлдвэртсэн улс орн руу үсрэн орсон нь маргаангүй үнэн боловч энэ хөгжил асар их айдас баривчилгаа эрүүдэн шүүлт хэвлэлийн эрх чөлөөгүй орчны дунд явагдсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Тиймээс ерөнхийлөгчийг буутсан тэр агшин бол зарим хүний хувьд дарангуйлын төгсгөл мэт санагдсан бол заримийнх нь хувьд тогтворгүй байдлын сүрэл мэт дурсагддаг. Аллагын дараах жилүүдэд Чонд ухааны дэглэм тогтож Гуанжуугийн бослого цуснд живсэн нь Ким Жэг Югийн цус урсгалгүй өөрчлөлт гэсэн тайлбарын эсрэг хамгийн хатуу няцаалт болсон юм. Учир нь Пак Жон Хи амьд байсан ч вэ, үгүй байсан ч вэ, төрийн хүчирхийлэл үргэлжилсэн нь түүний буудсан сум Солонгосыг тэр даруй чөлөөлөөгүй. Харин ч төр зүрийн хоосон зайг илүү ширүүн гараар нөхөх боломжийг нээсэн мэт харагдав. Энэ нь ч түүхийн гашуун ёгтлол бөгөөд заримдаа нэг дарангуйлагчийг устгаснаар дарангуйлал өөрөө устдаггүй. Харин өөр дүртэйгээр буцаж ирдгийг харуулсан билээ. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам Ким Жэг Югийн талаарх үнэлгээ аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Ялангуяа ардчиллын хөдөлгөөн бэвчиж, архивууд нээгдэж, тухайн үеийн баримтуудыг илүү чөлөөтэй хэлэлцэх боломжтой болсноор түүнийг зүгээр нэг галзуу алуурчин гэж тайлбарлах нь дэндүү энгийнд тооцогдох болсон юм. Зарим хуульч түүхчид түүний шүүх хурал хэд яарвчлан цэргийн нөхцөлд явагдсан хамгаалтын эрх бүрэн хангагдаагүй гэж үздэг. Хэрвээ иргэний шүүх ил тод нөхцөлд явагдсан бол яал шийтгэл өөрөөр гарч мэдэх байсан гэсэн таамаг дэвшүүлдэг. Үүнтэй зэрэгцэн түүний гэр бүл болон дэмжигчид цагаатгах хөдөлгөөн өрнүүлж түүнийг ардчлалын төлөө амиа золиослсон хүн гэж дахин тодорхойлохыг оролдсон ч энэ орлого нийгмийг хоёр хуваасан хэвээр үлджээ. Эцэст нь энэ хэрэг нэг хүний сайн мууг дэнслэх асуудал биш, харин улс төрийн хүчирхийлэл гэж юу вэ? Түүхийг өөрчлөхийн тулд аллах зөвтгөгдөж болох уу? Хувь хүний ухамсар төрийн хууль ёс суртахуунаас дээгүүр тавигдж болох уу гэсэн асуултуудыг үлдээсэн юм. Пак Жон Хи буудуулсан тэр намрын орой Солонгосын түүх нэг мөчөд эргэсэн ч тэр эргэлтийн үнцнийг хэн төлсөн бэ гэдэг асуултанд ганцхан тогтсон хариулт байхгүй. Харин ч үе үеийн солонгосчууд өөр өөрийнхөө хариулсаар ирсэн бөгөөд энэ хоёр талын маргаан өнөө хүртэл дуусаагүй хэвээр байна.